Эрхэм үйлчнэрт энэ өдрийн мэндийг хүргэе. Legal Talks podcast-ийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Тэгэхээр энэ удаагийн дугаараар Чингэлтэй дүргийн иргэний иргэн хангалтны шүүхийн шүүгч Баярмааг бид нэр үндсэн зочноор оролцуулахаар урьж оролцуулсан юм аа. Тэгэхээр Баярмаа шүүгчийг оролцуулж байгаа шалтгаан бол тэрээр Япон улсын Нагоягийн их сургуульд үйл хөдлөх хөрөнгийн эрхийн асуудал энэ сэдвэр өөрөө докторийн зэрэг хамгаалахаар суралцж байгаа учраас бид нэр ер нь цаашдын дугааруудаар илүү мэрэгжлийн сэдвийн талаар тодорхой салбар хэрэгцүүн талаар ярилцъя гэж шийдсэн учраас Баярмаа шүүгчийг зочноор урьсан юм аа. Тэгээ энэ удаагийн дугаарыг надтай хамтран хөтлөө явуулахаар Мөнсийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн тэнхимийн багш Норов Самбуг зочин хөтлөгчөөр урьж оролцуулсан юм аа. Ингээд Баярмаа шүүгчд болон энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За бидний ярилцах энэ удаагийн ярилцахаар сонгосон сэдв бол өмчийн эрх зүй гэсэн сэдв. Тэр дотроо бас нарийн асуудлуудыг хөндөх баг. Тэгэхээр эхний асуултыг ер нь манай энэ өмчийн эрх зүйн тухай ойлголт хаанаас улбаатай вэ? Хаанаас улбаатай гэдэг нь өөрөө онлын энэ чиг баримжаа хандлага нь хаанаас одоо их авсан бэ? Тэгээ бид нар дотор нь өмчийн эрх зүйхээр за энэ бол эзэмших эрх нь багтдаг, ашиглах эрх нь багтдаг, захиран зарцуулах эрх нь багтдаг гэдэг ийм ерөнхий ойлголтоор ойлгодог. Энэ ер нь ингэж хуульчилсан байдал нь одоо зүйтэй байна уу? Эсвэл ер нь энийг цаашдаа одоогийн хууль эрх зүйн энэ эдийн засгийн хөгжилд нийцүүлээд энийг эдийн засгийн агуулгаар нь тодорхойлох ийм хэрэгцээ шаардлага байна уу гэдэг ийм эхний асуулт байна. За юуны өмнө энэ сонирхолтой нэвтрүүлэгт урьж оролцуулж өөрийнхөө бодож сандаг за энэ хүртэл ойлгож мэдсэн зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцах боломж олгож байгаа танай хамт олон байгууллага за энэ нэвтрүүлэгт баярлалаа. За тэгээд одоо ингээд сонсоо сууж байгаа болон бас хөтлөж байгаа та хоёртоо хэдийгээр бас нэг 10 хоног өнгөрцөн байгаа ч гэсэн шинэ оны мэнд хүргэе. За тэгээд танд бас шинэ оны мэнд хүргэе. За баярлалаа. За тэгээд ерөнхийдөө за эхлээд нэгэн нийтлэг асуудлаар хэдүүлээ хэлж ашиг. Яг эзэмсийн эрх зүй буюу өмчийн эрх зүйн асуудал гэхээр маш өргөн хүрээний ойлголт болно л да. Хэдүүлээ тийм ээ. Ерөнхийдөө иргэний эрх зүй маань үндсэн дөрвөн том институт байж байгаа эзэмсийн эрх зүй, үүргийн эрх зүй, за гэрээний эрх зүй, гэрээний бус эрх зүй, гэрээний бус үүргийн эрх зүй, өв залгамжлын эрх зүй гэсэн энэ дотроос хамгийн одоо суур тогтвортой байдаг аль ч улс орнд гэж хурдан түргэн өөрчлөгдөд байдаггүй. Учир шалтгаан нөгөө эдийн засгийн суурь үндэс болж идэг эзэмсийн эрх зүйн гэдэг асуудлаар 40 минут ярилцсан гэж байгаа маань бол бас харцангуй богино хугацаа л да. Тэгэхээр энэ дотроо хэдүүлээ илүү их өнөөдөр нөгөө үйл хөдлөлийн эд хөрөнгийн эрхийнхээ тал дээр илүү суйрлах байх гэж би бас бодоод байна. Тэр чиглэл рүүгээ ч гэсэн би бас ярил арай жоохон өгөөжтэй мэдээлэл өгч чадах болов уу гэж бодож байгаа. За тэгээд манай өмчийн эрх зүй, эзэмсийн эрх зүйн асуудал маань өнөөдөр хаанаас за онлын болон практик төвшөндөө тогтцсон байгаа ойлголтууд маань хаанаас улбаатай бэ гэж асууж байгаа шүү дээ тийм ээ. Миний бодлоор бол хэдүүлээ нэг хоёр анзаар салгаж харах хэрэгтэй байна. Өнөөдрийг үйлчилж байгаа хууль тогтоомжийн асуудал өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн хуульч нарын дотор тогтцсон байгаа ойлголт гэсэн хоёр анзаар. Тэгэхээр өнөөдрийн үйлчилж байгаа 2002 оны иргэний хуулийн одоо эхлэл өмнөөс хуулийг хийхдээ бид нар бас загвар болгож харсан хууль нь хаанаас вэ гэхээр хүн бүхэн мэднэ. Энэ бол манай тухайн үед Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн одоо зөвлөгөө тусламжтайгаар Монголын маань тодорхой одоо тухайн үед болон одоо бидний одоо үлгэр дуурайл болж байдаг хуульч нар маань ажлын хэсэг болон байгууллагад хийж исэн ийм хууль. Тэгэхээр эзэмсийн эрх зүй нэлээд суур онлын энэ хуулийн тусцсан байгаа онлын асуудлууд бол Германы иргэний хуультай бол нэлээд нэгт уялднаа гэсэн үг. Эндээс бол бид нар нэлээд ойлгохгүй байгаа зарим нэг зүйлээ Германы хуулийг эргүүлээд харахад эсвэл тэнд хэл усыг мэддэг болвол тэр тайлбарыг минь эргүүлээд харахад нэлээд юмны учир занглаа тайлбарлах шинж хандлагыг байдгийг бол үгүйсгэх арга байхгүй. За гэхдээ за тэр бол өнөөдрийн хуулийн асуудал гэдэг юм байж батлагдаа гарцсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бэлтгэгдсэн хуульчид маань нэлээд хэд хэдэн үеийн хуульчид байгаа шүү дээ. 90-ад оноос өмнө хууль зүйн боловсрол олгосон хүмүүс байгаа. 90-ад оноос 2000 оноос хойш хууль зүйн боловсрол авсан. За бид 3 өгчл магадгүй бараг хоёр өөр үеийн хуульч сууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өнөөдөр нэлээд одоо тодорхойлох албан тушаалууд дээр байгаа хууль хэрэглээ тайлбарын түвшинд нэлээд одоо шүүхийн гэхэд жишээ ихэнх шүүгч нарын маань боловсролж
олж авсан цаг үеийн минут бол илүү урагшаага яригдана, 90-ад онлогоо яригдана. Тэр үед тогтсон эдемсийн эрх зүйн тэр хүмүүсийн санаанд тогтсон үлдсэн байгаа эдемсийн эрх зүйн онлын асуудал бол илүү мэдээж Орос талаас ирж байгаа. Ер нь Оросын хууль бол Францаас гэж ярьдаг. Ер нь бол иргэний эрх зүйн цивилист иргэнлэг эрх зүйн орнууд civil одоо орнуудын хувьд хоёр том бид нэр эрх зүйг сурвалжийг ярьдаг шүү дээ. Германы иргэний хууль, Франц иргэний хууль гэж. Тэр хоёрын хоорондын аюул том ялгаа байдаг. Эдемсийн эрх зүйг дээр бид нар мэднэ те. Нөгөө хийсвэрлэх эрхийн зарчим энэ төр гэдэг ойлголтууд дээр. Тэгэхээр Орос бол Францаас тухайн үед нэлээд суурьтай гэж ярьдаг. За тэр бол 90-ад оноос өмнөх Монголын иргэний хууль нэлээд хүчтэй нөлөөтэй байсан. За 2000 оноос хойш одоо батлагдсан, одоо ярьдаг болж байгаа та бүгдийн танилцуулсан хуулиуд бол илүү герман талаас хандлагатай. Их сурвалж нь бол зүгээр онол талаас миний бодлоор шүү дээ гэж би хараад байдیں۔ Тэгээд дотгон хэлүүлээ наривчлаад ярих юм бол их юм би. За эхлээл ярих юм бол одоо хэдүүл өмчлөх хэрэг гэдэг ойлголтоо ярихад за бид нар тангад ном шиг ярьдаг. Эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгүүдийн нийлбэрийг. Энэ тийм буруу биш. Зүгээр олон дахин ярьсаар байгаа хүмүүс маань нэг тийм ачиг бүгдийг алдсан ч гэдэм үү нэг тийм хөвшсөн нэг л аав бол эрэгтэй хүн, ээж бол эмэгтэй хүн гэдэг шиг ингээд нөгөө тэрнийхээ мөн чанарыг ойлгох гэж үзэхгүй нэг тэгэл нэг ярьдаг болсон юм шиг байна. Гэхдээ ингээд эдемсийн эрх зүйн, өмчийн эрх зүйн чиглэлийн номнуудыг гэдэг юм уу бүтээлүүдийг өгүүллүүдийг уншаа хараад байхад хамгийн Америк эрдэмтэн honor одоо би зөв үсгэлж байгаа хэсгийг мэдэхгүй байна. HONORE гэдэг тэр хүн маань бол хамгийн анх тэр багц эрхийн онол гэдгийг гаргаж ирсэн. Өмчлөх эрхийн асуудал багц эрхийн онол. Тэр маань юу гэсэн үг гэхээр өмчлөх эрх гэдэг бол ганцхан ширхэг захиран зарцуулах эрхийн асуудал биш. Энэ юм нөгөө нэг дур зоргоороо би өөрөө устгаж болно, хүнд өгчөж болно гэдэг асуудал нь гол нь биш. Энэ бол ерөөсөө олон эрхүүдийн, олон эрхийн багцуудын багц үүд юм. Цогц юм аа. Тэгээд тэр эрхүүдийн багц дотор өөрөө 20 гаруй эрхийг нэрлсэн байдیں۔ Энэ хүний эдемсийн эрх зүйд хийсэн айгүй том алхам бол тэр байдаг байхгүй. Өмчлөх эрх. Нөө тэрний өмнө өмчлөх эрхийг юмчлах хандлага гэж байсан байхгүй. Өмч гэдэг бол юмаа гэж үздэг байсан. Өөрөөр хэлбэл энэ бол өмч. Энэ ном бол өмч, энэ компьютер бол өмч гэж үздэг байсан бол тэр онлын хандлагыг айгүй том өөрчилсөн бол тэр байхгүй. Өмчлөх эрх гэдэг бол эрх юм. Үнэн хэрэгтэй бид нар өнөөдөр энэ эбингийн жишээ авъя хэдүүлээ. Газрын үн гэж ярьдаг тийм үү? Газрын үн гэж ярьдаг. Газрын үн гэж ярингууд хүмүүс юу гэж ойлгох вэ? За та хоёр жишээ нь юу гэж ойлгох вэ? Энэ байгаа газар хаан байршилтай байна. Үржил шимэн ямар байна? Дээр нь юм баригдчих юу? Доор нь шугам байна уу? Ингээл гэх мэт юм аа нөө газраа л хараад байдаг тийм үү? Газраа л хараад байдаг. Энэ доор хуучин балиар заваа юмнууд хийж ээж үү? Одоо юу гэдэг жавхлан морлон байж ээж үү гэдэг юм уу? Инээл хараад энийг л үнэлээд байдаг байхгүй юу? Газрыгаа. Гэтэл үнэн хэрэгтэй тухайн юмны үн гэдэг бол эрхийнх нь үн байдаг болохоос биш. Тэр юмны үн биш. Тэр юмд та ямар эрхтэй байна вэ гэдэг асуудал байхгүй. Өнөөдөр тэр хандлагаар газрыг харах цаг болсон гэж би боддог. Тэгээд өөрөөр хэлбэл одоо нөгөө нэг багц эрхийн онол чинь одоо өөрөөр тэр багц за одоо нэг жоохон янз бүрийн халтарч байгаа. Нөгөө багц эрхийн онол чинь юугаар ач холбогдолтой вэ гэхээр цаашаа нөгөө багц эрхийн онолыг яриад явахад ингээ эхэлсэн. Нэг ийм гажууд гэдэг юм гарцсан. Тэр нь юу гэхээр нөгөө эрхийн багцууд, эрхийн савхууд биш үү? Одоо 28 савх байлаа гэж үү. Тэр эрх дотор 28 савх эрхийг нэгээр нь хүмүүс салгаж өгч болох уу гэдэг асуудал. Тэгэх хандлага гараад ирсэн байхгүй юу практикт. Нөгөөд хүнээс жоо хойш. Тэгээд эхлэнгүүт нөгөө нэг өмчлөх эрхийг чинь зарим нь тэгж задлж болно гэж ярьдаг. Зарим нь болохгүй гэж ярьдаг. Сүүлийн үед учир утгатай задлахгүй бол болохгүй юм байна гэдэг асуудал гараад эхэлсэн байхгүй юу? Учир утгатай яг энэний гашуун түүх манай газар дээр гарч ирж байна. Өнөөдөр 3 үндсэн багц зэрэг байна те. Өмчлөх эрх, эзэмших, ашиглах, захиран зарцуулах. Энэ 3 үндсэн багц зэрэг дотроос эзэмшихийн нэг салгаад, ашиглахын нэг салгацсан байна шүү дээ. Тэнгүүд энэ маань утгатай салгагдаж чадсан уу үгүй гэдэг асуудал гараад ирдэг. Утгагүй салгагдчихвал үнэлж болох болчдөг байхгүй юу? Тийм үү? Эндээс нөгөө иргэний эрх зүйн эзэмшлийн асуудал урган гарна. Ганц эзэмшлэр газрыг олж авсан хүн эзэмшил гэдэг маань юу гэсэн үг гэхээр нөгөө нэг зүйлийг өөрийнхөө мэдлэлтэй байлгаал байхыг хэлж байгаа шүү дээ. Физический мэдлэлтэй байлгаал байхыг. Тэгтэл газрыг ингээд мэдлэлтэй байлгаал, ашиглахгүй байлгаал гэсэн ойлголт хинтж явах гэдэг чинь ашиглахын тулд авч байгаа шүү дээ. Тэгэхээр эзэмших эрх заавал ашиглагтайгаа очно газар гэдэг юм дээр.
Эзэмшихийн тулд хүн ашиглажлаа. Тэгэхээр хүссэн хүсээгүй практик өөрөө яаж ийн? Эзэмшихийг ашиглах гэдэг багцтай хамт чамд авчирч байгаа биз? Ашиглах хэрэг гэдээ бид нар одоо салгаад өгчлөө. Жишмээ дипломатологч газар, консулын газар, гадаадын юуныхын ашиглах хэрэг, гадны хүн ашиглах хэрэг газар. Гэлээхдээ тэр хүн дээр ашиглах гээд авлаа гэдээ эзэмшихгүй нэг гэж байгаа юу тэр газрыг? Байхгүй шүү дээ. Эзэмшижээж л тэр ашиглах хэрэг хийж мөн чанараа. Тэнгүүд үнэн хэрэгтэй наад хоёр чинь яаж юм? Нөгөө хоёр багцлагдсан өмчлөх хэрэг дотор байж байгаа хоёр савх чинь хэдийгээр хуулийн дотор энийг эзэмших, энийг ашиглах гэж нэрсэн ч гэсэн хүссэн хүсээгүй практик дээр багцаар л очиж байгаа байхгүй юу? Багцаараа л очиж байгаа. Тэгэхээр энэ хоёр багц, энэ эрхүүдийг нөгөө савхаар нь салгахдаа учир шалтгаантай салгах ёстой. Тэгээ учир шалтгаантай салгасныгаа бид нар учир шалтгаантай үнэлж сурах хэрэгтэй. Тийм үү? За ингээд ч хөгжлүүлэл яриад байхад яриад байх гэдэг л да. Та хэд маань өөр асуулт байна. Ихэнхдээ асуултыг манай зочин хөдөлгчтэй ямар асуулт байна? За тэгээд хамгийн ихний асуулт юу вэ гэхээр иргэний хуулийн дээр чинь өмчийг хувийн нийтийн холимог гэдээ ангилсан байдаг. Энэ ангиллын одоо ач холбогдол юу байна вэ гэдэг дээр бас судлаачид нэлээд одоо эргэлзэж явдаг л да. Яг ингэж манай хуулийн дээр ангилсны ач холбогдол одоо юу байна вэ? Тэг. За хэдүүлээ бас эдийн за саяхан хурбалд хэдүүлээ дуусаагүй. Тэр бол ингээ өөрөө цаашаа ярил ерөөсөө айгүй олон юмны их үүсвэр асуудал үүсгдэг шийдэл хэрэгтэй байгаа ийм асуудалтай. Энэ асуудлыг за нэг тийш тавьчихъя. Дараа нэгэн сая чиний ярьсан асуудал явсаар байгаа нөгөө дотор очиж нэгдэнэ. Дахиад л нэгдэнэ. За энэ одоо хэдүүлээ за иргэний хувьд бид нар үндсэн өмчийн хоёр төрөл байна те нийтийн ба хувийн. За нийтийн өмч маань дотроо дээр шашны олон нийтийн ингээд ангилагдаад ивчиж байгаа. Тэгээд дараа нийтийн хувийн хоёр нийлээ холимог бас байж болно гэдэг тийм үү. За иргэний ангиллын хувьд бол энэ угаасаа онлайн түвшинд бүр анханасаа ингэж ангилагдаж ирсэн ангилагдсаарч байх ангиллал. Яалтч байхгүй яагаад гэвэл бид нар нөгөө амьдрал өөрөө тэгж ангилах шаардлагатай хөрөнгүүд байгаад байгаа учраас тэгж ангилагдаж л таарна гэдүүлээ. Энэ ангиллыг зөв иргэний хуульд суулгаж өгсөн зөв буруу юу гэдэг асуудал ярил судлаачны төвшин зүгийн янз бүрээр ярьдаг баг. Магадгүй иргэний хууль маань эдемсэн эрх зүйн буюу өмчийн эрх зүйн суурь асуудлуудыг буулгаж байгаа гэдэг агуулгаараа тэн дээр хийж өгснэг бол буруудах арга байхгүй. Харин хувийн нийтийн гэж ангилчаад тийм ээ нийтийн маань дотроо төрийн олон нийтийн шашны гэдэг ангиллал дээр асуудал байж магадгүй. Тэр ангиллал дээр асуудал байж магадгүй. Түүнээс биш нийтийн хувийн гэдэг хоёр ангиллал бол байна. Ер нь бол ингэж манайхан зүгээр төрийн өмч гэдэг ойлголт бол угаасаа нөгөө социалист системтэй буюу пост социалист системтэй орнуудад хамгийн одоо гарч ирдэг ойлголт шүү дээ. Нөгөө орнууд чинь бол угаасаа нийтийн хувийн гэдэг хоёр л ойлголт байж байгаа тийм нийтийн хувийн. Тэгэхдээ тэрэн дээр бол юу юм бэ? Одоо нийтийн өмч гэдэг маань төрийн өмч манад бол илрэн гарч байгаа аюу том хэлбэр нь бол бид нар нөгөө нийтийн өмчийн хууль дотор нь төрийн олон нийтийн шашны гэдэг ангилчихсан учраас тэгээ өнөөдөр байж байгаа ихэнх өмчийн маань одоо томоохон үн цэн бүхий төрөнгүүд маань төрийн өмчтэй байсаар л байгаад байгаа. Тэрийг бид чинь газар дээр ярьж байгаа тийм үү? Төрийн өмчтэй байсаар л байгаатайгаа холбоотойгоор манад бол одоо бүр ингээд өдийд бол арилгачиж болохгүй зүйл гэж би боддог. Бид нар зохицуултын зөв болгох ёстой. Гэхдээ одоо нэгэнт тийм субъектэд өмчлөлт бид нар хөрөнгүүд маш үнцэн эдийн засгийн өндөр үнцэн бүхий хөрөнгүүд байгаад байгаа энэ нөхцөлд тийм концепт байхгүй гэж ярил. Нилээн одоо бас гажууд л үүсгэх магадлал гарч ирэх боломжтой. Тийм учраас тэрийг бол би байхын зөв гэхдээ байхдаа хэдүүлээ зөв тайлбарлах хэрэгтэй, зөв хэрэглэх хэрэгтэй. Суурийг нь төрийн өмч гэдэг ойлголтын концепцийг нь зөв тайлбарлах хэрэгтэй. Төр өөр өмчлөгч мөн гэж иргэний хууль хэлсэн байж байна. Гэхдээ хувийн өмчийн өмчлөгчөөс юугаараа ялгаатай вэ? Төр түрүү ярьсан нөгөө багц зэрхийн бүгдийн тэр эмч дээр хэрэглэх. Яг тэр агуулгаараа хувийн өмчлөгчтэй адил тэгш байх ёстой. Гэхдээ нийтийн эрх зүй талаас хязгаарч мартагдаж болдоггүй улсын буюу төрийн шинж гэж байдаг. Нөгөө бүрэн эрхийн, дархан эрхийн
sovereignty ирэх гэж ярьж байгаа тийм дархан эрхийн шинж. Тэр дархан эрх гэдэг юм нь яг нөгөө хувийн өмчийн багц зэрэгтэйгээ хамт гараад ирэхээр их нөгөө эргэлзээ бүхий олон асуудлуудыг араасаа дагуулна. Одоо ингээл сая яаж бодит жишээнүүд байна шүү дээ. Уурхай тусгай зөвшөөрлүүдийг очоод зэрэгтэйгээ очоод ингээд биш хамгаалалтайгаа очоод шууд өөртөө авчиж тэрий чи нөгөө хөрөнгийг дайчл хураагаад байна шүү дээ. Гэхдээ нөгөө талд нь заавал бүх юм дээр шудраг ас гэдэг юмыг чадах хэрээрээ ярих ёстой. Тэр нь хөлөг компенсац гэдэг асуудлаа ерөөсөө мартаж болохгүй. Тэгээд нөгөө төрийн өмч хүмүүсийн хувьд эргэлзээ төрийн өмч бол хувийн өмч л адилхан ийм л багц зэрэгтэй ойлголт. Энэ дээр нэмээд плюс дарах эрхийн асуудал яригдчихдэг учраас ийм бие даасан эмзэг сэдв болоо яваад байдаг. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар төрийн өмчтөр яригддаг айгүй юу юм нь менежментийн проблем гэж үүдэг. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Ард түмний мэдлийн тэр хөрөнгийг ард түмэн өөрөө шууд захин зарцуулж чадахгүй. Тэгэхээр нөгөө менежментээр буюу нөгөө төлөөллөөрөө захин зарцуулах эрхийг нөгөөдөө шүү дээ. Тэгэнгүүт саяхан би нэг айгүй гоё нийтлэл уншсан тэр нөгөө Майкл Хеллер гэж хүний ер нь айгүй мундаг сколар л да өмчийн хэрэгцээ чиглэлээр тэр хүний тэр Tragedy of Anti-Commons гэдэг юу байгаа. Тэр нь яг нөгөө ер нь common хөрөнгө буюу нийтийн хөрөнгө гэдэг public хөрөнгө биш common буюу одоо дундын хөрөнгө. Гэхдээ иргэний хэрэгцүүн дундын хөрөнгөөс өөр ойлголт. Ер нь common хөрөнгө гэдэг ойлголтууд дээр тэр хүн хэлдэг шүү дээ. Common хөрөнгө, anti-common хөрөнгө, хувийн хөрөнгө гэсэн гурван төрлийн хөрөнгө байна гэж хэлж байгаа. Тэрний тэр anti-common хөрөнгө гэдэг нийт хөрөнгөний жишээ дээр төрийн өмчийн хөрөнгийг авсан байдаг. Энэ хөрөнгийн гол аюул нь юу гэдэг вэ гэхээр яг тэр менежментийн проблем дээр нэлдэг байхгүй хашир. Юу гэж хэлсэн гэхээр хэн ямар эрх хэрэгжүүлэх нь тодорхойгүйгээс болоод маш том эдийн засгийн үр ашгийг зүгээр үр ашиггүй зарцуулдаг. Эдийн засгийн одоо нөөцийг үр ашиггүй зарцуулдаг. Одоо манай дээр тэр тод жишээ байна. Манай төрийн өмчийн том үйл хөдлөлгүүд байна. Барьцаалах эрх нь нэг этгээд дээр. Түрээсийн гэрээ байгуулах эрх нь нэг этгээд дээр. Баланс дээр байлгах этгээд нэг этгээд. Эцсийн бүлэгт хинтээ би харилцаж энэ хөрөнгийг гүйлгээнд оруулах юм бэ гэдэг нь тодорхойгүй байхгүй. Тэр бол тэр anti-common хөрөнгүүдийн буюу ийм төрийн чиглэлийн хөрөнгүүдийн хамгийн том эдийн засгийн үр ашиггүй байдлыг үүсгэдэг шалтгаан гэдгийг хэлсэн байдаг. Тэр аюул гоё олон санаа хэлсэн ба нэг санаа тэр. Тэгэхээр энэ бол нөгөө талаараа менежментийн проблем гэдэг чинь байхгүй юу? Төлөөлөлөд дамжуулаад бид нар нэг хүнд итгээд трастын хэлбэрл гэсэн үг шүү дээ төрийн өмч гэдэг чинь тийм. Би нэг хүнд итгээд өөрийнхөө өмчийг миний өмнөөс чи захин зарцуулчихаа. Би одоо ерөөсөө тэр тал дээр нарийн сайн мэдлэг байхгүй учраас хамгийн их үр ашгийг чийл гаргана гэж чамд өгчөөд байгаа. Гэтэл чи тэрийг нь дахиад цаашаа залхуулаад баахан нөгөө багц зэрэхээ задлаад өгсөн. Нөгөө нэг багц зэрхүүд биш үү? Нөгөө оны ярьсан 28 багц зэрхийг задлаад. Ингээд задлаад бус хүмүүст өгчөнгүүд нөгөө өмчийг ашиглах гээд байгаа нөгөө 3 дахь чиглэлийн хувьд харьцах гэдэг тодорхой болчихдог. Хинтээ би харьцах. Тэгээд тэгэнгүүт нөгөө энийг дагаа арилгаас судалдаг. Мөн үү? Түрээслэгээ тэрнтэй ярингууд нөгөө хүн нь одоо тэр асуудлаар чи тэнтэй л харилцсан. Нөгөөдхөө олох гоочгоо тэр нь дахиад өөр хүнийг ярьдаг. Энэ бол ерөөсөө төрийн өмчийн хөрөнгөний хамгийн гол асуудал гэж хэлдэг. Тэгэхээр миний яриад байгаа төрийн өмч асуудал үүсгэдэг суур хоёр юм тэр байхгүй юу? Нэг нь төрөний ярьдаг багц зэрэгтэр нэмээд sovereignty ярьдгийг дайчлан хурааж авах махтайгаа холиод нэлээд том асуудал проблем үүсгэдэг. Нэг багцаас хоёр дахь багц асуудал нь дөрөв энэ хэллээ нөгөө менежментийн проблем буюу одоо хэлрийн хэсгээр бол энэ төрийн өмчийн хөрөнгүүдийн гол аюул гэж ярьдаг асуудал. Энэ хоёр гол асуудал бол төрийн өмчтөр үүсдэг учраас өнөөдөр хүмүүс тэгээд манад бол нүүрлчээд байгаа асуудал байхгүй юу? Нүүрлчээд байгаа. Тийм учраас хүмүүс төрийн өмчийг буруунууд дээр харж эхлээд байна. Тэрнээсээ шалтгаалаад ийм юм ер нь байх хэрэггүй юм шүү гэж эхэлж байна. Тэгээд бид нар нөгөө нэг нуухаа авах чад нүдээс холчих бий. Асуудал нь хаана байдгийг зөв таниад тэгээд тэр зохицуултаа зөв бий болохгүй бол бүр тодорхой хугацаанд байвал зохилтой байсан юмыг байхгүй болгож хаяад бүр буруу юмнууд эхлүүлээд явчих бий. Би бол энийг байвал зөв байх хэрэгтэй асуудлаа зөв таних хэрэгтэй гэж хардаг л хүмүүсийн нэгтэй. Дараагийн асуудал нь болохоор сая бол нийтийн өмчийн талаар бас нэлээдгүй сонирхолтой яриа хэлсэн тийм ээ. Хувийн өмчтэй холбоотой асуудлын хүрээнд
манайх ч бол одоо газар болон одоо дээр нь байгаа үйл хөдлөх хөрөнгийг тусдаа үйл хөдлөх хөрөнгө гэж үздэг. Зарим орнууд бол нэг гэж үзээ яваад байдаг. Энэ нэг гэж үзэх нь одоо ямар ач холбогдолтой тусдаа гэж үзэх нь ямар ач холбогдолтой гэх талаар та. Эсвэл таны дөрөвний хэлжсэн шиг нөгөө зөв энийг зааглаж ялгаагүй болоод тодорхой үр дагавар гарч ирэх юм уу? За стоо ясалт байна. Миний бүр цагтан сэргэн байж. Яа тэгвэл яг наадахаар чи нөгөө нэг нэлээ удаан бас яагаад мэдээж эхлээд надад төрсэн асуулт тэгээ өөр тавьсан асуултанд хариулах гал хэмжээ уншдаг шүү дээ. Тэгэл ингээл уншаал явж байгаад бас яг хаа тодорхой хугацаа өнгөрөөч. Тэгэхээр наадах чих гоё. За би юугаараа гоё гэж хэлэх гээд байна гэхэлэр ийм юм аа. За би эхлээ бүр ингээ газрын хууль, иргэний хууль хоёрын талаар нэг юм хэлчихье заа юу. Тэгэнгүүтээ дараа нь хэдүүлээ наад руугаа орё. Наадах ч юм бол ерөнхийдөө солоос эд зарчим гэж ярьдаг шүү дээ. Өрсөнд бүхлэгцэн бид өрсөндөө өртөх хэрэгтэй гэдэг зарчим. Манай иргэний хуулийн эзэмсийн эрх зүйн өмчийн эрх зүйн энэ одоо 85. За тэгэнгүүтээ яагаад юм гэхэлэр манай иргэний хууль юу гэж хэлсэн гэхэлэр ингэсэн. Манай иргэний хууль миний бодлоор шүү дээ. Энэ миний бодлоор шүү дээ. Иргэний хууль анх батлагдахдаа бидний иргэний хуулийг анх гарч явах үед надад л төрсэн хамгийн түрүүн эргэлзээ асуудал юу байсан гэхээр урд талд байгаа нөгөө бусдын газар дээр барилга байгууламж барих хэрэг usufruct гэдэг ингээд ирэхгүй дээ шүү дээ. Ард талд нь гэтэл стил гэрээний эрх зүй хэсэг дотор түрээсэн гэрээ, төрөн көсөл гэрээ гэдэг ингээд байж ирсэн. Гэтэл уртлын бусдын газар дээр барилга байгууламж ирэх usufruct-ыг уншаад байхад яг л цаад өглөөргөн түрээсэн гэрээ, төрөн көсөл гэрээтэй аяатлах. Тухайн газрыг чам дээр нь бариа гэж эзэмшүүлээ ашиглуулаад өгчдөг. Эсвэл тухайн газар дээр чи хөдөөчхөн зорилттой юм барьж болно гэдэг хэлсэн гэрээгээр өгчөөд байгаа байхгүй юу? Энэ хоёр юм яагаад зэрэгцээд байгаа юм бэ? Түрээсэн гэрээ байж хат энэ юмыг урд нь тэгээ бүр гэрээний эрх зүй хэсгээс урагшаачаад эдэмсийн эрх зүй хэсэгт хийцэн шалтгаан юу юм бэ гэсэн асуулт бол зүй ёсоор яг одоо бол олон хүн дээр асуултанд хариулж чадна. Тухайн үед бол үнэхээр хууль чинь байсан би ч жоохон байж байгаа. Ерөөсөө хүмүүс бол үнээрээ гайхаж ирсэн. Одоо яг яагаад энэ ингээд тусдаа ороод ирвэ? Шалтгаан юу вэ? Хэрэгний юу вэ гэдэг. Тэгээ ингээд харсан чинь юу юм бэ? Манайх ерөөсөө за би нэг мэддэгтэй энэ англи үг хэрэглээд байгаа юм биш. Зүгээр мэддэг гэж бодоод хэрэглээд байгаа юм биш. Түүнээс биш энэ хэлэхгүй бол Монгол дээр яг юу гэж бууж байгааг нь сайн зүг буулгаж чадахгүй учраас хэлээд байгаа. Ownership гэж нэг байна. Өмчлөх. Бас property right гэж ярьдаг. Эзэмсийн эрх, хөрөнгийн эрх гэсэн ойлголт. Property right. За contractual right гэж ярьдаг. Түрээсийн эрх гэсэн ойлголт. Биш ээ, гэрээний эрх гэсэн ойлголт. За lease бол түрээсийн эрх тийм үү? Энийг бид нар бол анх ерөөсөө ойлгохгүйгээр шууд ингээл нэг юм эд хөрөнгийн эрх гэж ингээл буулгаал. Тэгэл эд хөрөнгийн эрх гэдэг үгээ айгүй их юм дуртай газар болгоно хэрэглээл ингээл явдаг байсан чинь сүүлдээ бодоод ахт нэлээ ялгаа цагтай хэвлүү цохилтой юм шиг байна. Бид нар өмнө нь өмчлөх эрх, өмчийн эрх зүй, өмч гэдэг ойлголтыг ярьдаг байсан байхгүй юу? Түүнээс өмчийн эрх, өмчлөх эрхээс гадна өмчийн эрх буюу property right гэдгийг яг цаад ялгаа цагийг сайн ойлгодог байж. Гэтэл манай 2002 оны иргэний хууль чинь тэр property right буюу өмчийн эрх гэдгийг өмчлөх эрхээс гадна байх бусад төрлүүдийг нэмж хийж өгсөн юм байна. Тэр нь бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, usufructийн эрх, servitude-ийн эрх, гэх мэтийн эрхүүд, ипотек. Жишээ нь барьцаа чинь гэхэд хуучин 94 оны шинжилсэн хариулсан иргэний хууль чинь гэрээний эрх зүй хэсэгт байдаг байсан шүү дээ. 2020 оны иргэний хууль эдемсийн эрх зүй орж ирсэн баггүй. Тэгээд түүний бүр ипотек гэдэг нэрийг хэрэглэсэн иргэний хууль. Яа энэ дөрвөн эрхийг яагаад гэрээнээс салгаж аваад урд хийсэн шалтгаан нь өмчлөх эрхтээр нэмээд яригддаг өмчийн эрх гэдэг өөр эрхүүд юм бэ шүү. Нэмж тэгээд энэ нь тэр утга агуулга төсөөтэй түрээсийн гэрээ эдгэн көсөл гэрээнүүд тэнд байж хат энд давхар орж ирсэн шалтгаан нь за хар үгээр хэлэх юм бол гэрээний эрхтэй харьцуулбал илүү хүчтэй төрлөөр эзэмшил ашиглалтыг олгож байгаа тийм өмчийн эрхүүд. Өмчийн эрх гээд энэ нэр гэдэг дотор энийг нэрлээд эхлэнгүүт тэр numerous clause зарчим гэдэг юмар давхар хамгаалагдаад эхэлдэг энэ хэд эрхүүд чинь. Тэр numerous clause зарчим гэдэг нь юу гэсэн үг гэхээр хоёр элемент яригддаг зарчим байдаг. Өмчийн эрхүүд иргэнлэг эрх зүйн системтэй орнууд numerous өмчийн эрхийг numerous clause зарчмаар хамгаалдаг гэж хэлдэг. Тэр numerous clause зарчим гэдэг нь хоёр юм ярьдаг. Тэр нь юу гэхээр энэ эрхийн агуулга дотор нэмэлт агуулгыг гэрээгээр тохирч болохгүй.
Гэрээний чөлөөт байдлын зарчим дээр бол өөр шүү дээ, тийм. Та тэр гэрээндээ хүссэн юм нэмээд тохирч болдог. Тэгвэл хэрвээ бид нар бусдын газар дээр барилга байгууламж барих гэхээр газар авсан бол бусдын газар дээр барилга байгууламж барих гэхээр хууль ямар загвараар суулгаж өгсөн тэр агуулгаар нь хэрэглэх ёстой. Бусдын газар дээр барилга байгууламж барих хэрэглэхдээ гэрээгээр дамжиж хэрэгждэг шүү дээ. Гэрээ бас байгуулагддаг. Гэхдээ тэр гэрээний дотор хаммаа намаагүй гэрээний чөлөөт байдлын зарчим гэдэг юм нэмээд ээж болохгүй гэсэн. Тэр хууль дотор numerous clause зарчмын 1-р агуулга тэр. Хоёрдугаар numerous clause зарчмын 2-р агуулга нь юу гэдэг вэ гэхээр өмчийн эрхийн сая манай хуульд хийгээд өгсөн 5 эрх байгаад байгаа бол 5 хэд байгаа бол эрх байвал дахиад 7 дахь 8 дахь эрхийг шин гаргаж ирж хийж болохгүй гэж хэлдэг. Тэгвэл гэрээний нэрлэгдээгүйгээрээ ямар ч гэрээг бид нар хуульд нийцүүлээд нэр оноогоогүй өөр гэрээнүүдийг бид нар 189-ээр хийж болдог шүү дээ, байгуулж болдог. Яг суурь ялгаа нь эндээ байгаа. Нэгдүгээр ялгаа. Суурь ял. Тэр нь өмчийн эрх гэд хэлчихэж байгаа учраас хүчтэй эрх хүчж байгаа байхгүй. Агуулгын хуульдаа байгаад байгаа. Хүчтэй эрх учраас дахин ийм хүчтэй эрхийг хуулиар л бүтээх ёстой болохоос биш гэрээгээр бүтээж болохгүй гэсэн үг. Тэгээ өмчийн эрхээр юм олж авж байгаа үед хүн бол нэлээд даатгар маатгар байх юм шүү дээ. Яг үл аюу хүчтэй хамгаалж байгаа ихээр олж авч байгаа. За хүчтэй гэж үг хэлээд байна. Хүчтэй нь амьдрал дээр ямар механизмаар бууж байгаа юм бэ гэдэг асуулт байна. За тухайлбал бусдын газар дээр барилга байгууламж ярих эрхийг 90 хүртэл жилийн хугацаа тэгээ өв залгамжлуулж байна. Тийм үү? Өсвөр хүүхдийг хүний насан туршид олгож болдог. Тэгвэл түрээсийн гэрээ төрөсөл гэрээг насан туршид байгуулдаг уу? Үгүй. Тэрэн дээр өв залгамжлуулах гэсэн ойлголт байх уу? Түрээсээ ирэхээр байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө гэрээний эрхийн хамгаалалт, өмчийн эрхийн хамгаалалт гэдэг хоёр өөр юмыг энэ хоёрыг юу. За тэгвэл яагаад ийм эрхийг иргэний хувьд суулгаж өгөө? За эрхийн агуулга нь юм байт юм байж. Хоёр ялгаатай юм шиг. Тэгэхээр практик шаардлага нь юу? Би бодохдоо газрыг гүйлгээнд оруулахад хэрэглэхийн тулд гэж би боддог. Газрыг гүйлгээнд оруулахыг хэрэглэхийн тулд. Газар гэдэг юм өөрөө тодорхой хэмжээгээр хүчтэй ирэхээр гүйлгээнд орж иж дээр нь урт удаан насаар баригдаж байгаа тэр үн цэн бүхий эд хөрөнгө хамгаалагдаж чаддаг. Тэгжээж газар сая хүн тайван өөртөө ихтэй байдлаар хөрөнгө оруулж чадна. Мөн үү? Тэр гой цамхаг тэр гой том байшингуудыг чинь зүгээр л түрээсийн гэрээгээр олж авсан газар дээр хүн хөрөнгө оруулах хүсэлт байх уу? Тийм газар дээр тийм их өнөөдөр манай эмгэнэлтэй нь яаж чадав 5 жилээр авсан ашиглах хэрэгтээ 25 давхар байшин барьдаг дүр зураг зөндөө болж байна. 5 жилийн хугацаа дуусгаад тэр амт яах гэж байгаа юм зайлвал тийм 5 жилийн хугацаанд дуусгаад 15 жилийн хугацааны ашиглах хэрэг за яах вэ эзэмших хэрэг бол 15-аас 60 гэж байгаа. Ашиглах хэрэг гэдэг ойлголт нь бол 5 жил байна. За энэ бол газрын хууль. Энэ бол газрын хуулийн дагуу газрыг гүйлгээнд оруулж байгаа систем, Монголын систем. Иргэний хуулиар анх энэ хуулийг чи хийхдээ хүмүүс ийм юм бодож энэ хуулийн зохицуултыг бий болгосон байх нь байна шүү дээ. Эдемсийн эрх зүйн ийдтэй. Гэрээний эрх зүйн ийд. Тэгээд энэ хоёроор энэ үнцэнтэй хөрөнгө үйл хөдлөх хөрөнгүүд чи гүйлгээнд оруулах зохилтой юм шүү гэжсэн чинь 2002 онд байна зэрэгцээд газрын хууль гарсан газрын хууль нь иргэний хуулийн концепцээс ирсэн. Нөгөө bundle of right гэж яриад байгаа багцэрхийн онол гэдэг юмыг за хатуухан хэлбэл буруу салгацсан. Өөрөөр гэрээний эрх эзэмсийн эрхээр нь салгаж гүйлгээнд оруулах ёстой байтал салах ёсгүй bundle of right-ийг дотор нь савхаар нь салгаад газрыг гүйлгээнд оруулсан байхгүй. Тэгэхээр газрын хууль чинь суураараа зөв биш болчиход тэгээд тэр зөв биш систем өнөөдөр 20 жил явчлаа. 20 жил энэ системээр бидний хамгийн үнцэн бүхий объект гүйлгээнд орчлоо. Одоо энийгээ бид яаж буцааж ингэж голдрол руу нь оруулах уу? Эсвэл одоо энэ байгаа тогтцсон механизмаа хэдүүлээ энэ чигээр нь зөв болгож авч өөрөөр хэлбэл бидний эзэмшил гэдэг концепцийг өөрөөр тайлбарлаж эхлэх үү? Тэ? Нөгөө надад одоо бодогдож байгаа юм л тэр эзэмшил гэдэг бол би тэгэхээр дотроо бол би айгүй өөрийнхөө эсрэг баг. Эзэмшил гэдэг концепцийг зөв тайлбарлана гэвэл өнөөдөр иргэний эрх зүйн эзэмшил буюу possession гэдэг ойлголтыг тэр Савины одоо юу гэдэг одоо бид нар хэрвээ Германы иргэний эрх зүй, Японы иргэний эрх зүй тодорхой хэмжээнд судлаад ингээд хараад уншаад явдаг хүмүүс байдаг бол
тэр хөгжсөн нийгэм чи тэр орн чинь эзэмшил гэдгийг нэг тогтоод ойлгоцсон нэг ойлголт нь байна тэр орны хүмүүс. Тэднээс бид нэр төсөөрөөр тайлбарлах хэрэгтэй болчиход байгаа. Газрын концепцээ тэр чигээр нь авч явбал газрын хуулийн концепцээр авч явна гэвэл. Тэгвэл одоо их л тийм сондгой Монгол улс иргэний эрх зүйн юм юутай онлайн тайлбар юутай Монгол улс бий болох гэдэг. Тэгээ одоо тийм газрын хуулиа тэгэл би сүүлийн үед дандаа газрын хуулийн иргэний хуулийн концепттэй нийцүүлэх шаардлагатай шүү гэдэг ингээд чимээгүйхэн бичээд идэв би надад ярих ч нэг тийм яг үннийг хэлэхэд бас нөгөө ажил мэргэжлээс шалтгаалаад сонирхол бага байдаг. Бас энэ тэнд угаасаа яриад явах зав бага байдаг. Тийм учраас надад бол баггүй бичсэн юм бол байгаа. Тэгээд яг энэ чиглэлээр бичээл гэдэг энэ өнөөдөр хөтлөө юм бэл ийм л бодолтой байдгийг. Нарав самбууны сая асуулттай холбоотой надад зөвхөн үр дагавар талаас нь асуулт байна. За бид нэр энэ газар эзэмших гэдэг юм уу энэ газрыг саяхан хэлж байгаа шиг энэ гүйлгэнд оруулж байгаа энэ иргэний хуулийн энэ агуулга энэ зарчмыг яг газрын тухай хуулиараа зөв ингэж зохицуулж тодорхойлж чадаагүйтэй холбоотой өнөөдөр жишээ шүүхтэр иргэн хуулийн этгээдээ одоо юу гэдгийг тэр эдийн засгийн энэ эрхийг олж авч чадах ямар юм бэрхшээлтэй юм хүндрэлтэй кейсүүд нь гарч ийн гэдэг нэг юм асуудал байна л да. Яг уу одоо яг ингэ тийм. Шүүхтэр бол мэдээж газрын маргаа маш их ирнэ. Тэгээд газрын маргаа ирэхээр яг өнөөдөр бол одоо яаж юм гэхээр нөө газар маань энэ байдлаар олгогдоод нэг 18 жил болоод олгосон жилээс эхлээд байшин барьсан юм бол байхгүй баг шүү дээ. Нөгөө байшин машингаа ихэнхдээ нөгөө хүмүүс ч гэх юм 10 жилийн дараанаас бариад одоо нөгөө байшингууд нэг за эзэмших хэрэгтэй газар дээр барьлаа гэхний 7-8 жилдээ тэр газрын эрхийн хугацаа хараахан дуусаагүй эзэмших эрхийн хугацаа ч юм уу те хараахан дуусаа. Яг одоо энэ маргаан бол яг саяхан шиг ийм нөхцөл байдлаар бол үүсэт орж ирж байгаа нь бол бага. Гэхдээ шүүх өөрөө нөгөө хуулийн нөгөө тайлбарлаж байгаад хэрэгэлдэг юм болохоор энэтэй төсөөтэй маргаанууд зүгээр л газрын маргаан аваад тэгэхээр яалтч явахгүй бид нар газрын эзэмших энэ хүний эрх нь ямар агуулгатай эрх үүтэр гэдэг үнэлт өгөх ёстой болно. Тэгээд ирэхлээр үнэхэрийн одоо миний л хувьд бол бэрхшээлтэй байдаг. Яг гэвэл газар эзэмших эрх гэдгийн эзэмшил гэдэг ойлголтыг иргэний эрх зүйн концепцээр нэг тайлбарлах. Газрын тухай хуулиар эзэмшил гэдэг концепцийг тайлбарлах. Хоёр юм гарч ирчээд байна шүү дээ. Бид нар газрын тухай хуулиар эзэмшил гэдэг ойлголт өнөөдөр яаж явагдаж байна гэхээр баг өмчлөх хэрэгтэй адилхан явагддаг байхгүй юу? Өнөөдөр эзэмших эрхээр Норвег маань газар авлаа гэж бодъё. Тэгвэл өнөөдөр Норвег 15 жилийн хугацаагаар тэр газар дээрээ одоо газрын тухай хуулийн дагуу бол тэр хүн тэр газар эзэмших эрхийг одоо өнөөдөр эзэмших эрх гэдэг ойлголт хамгийн их танил болж байгаа их сурвалж бол газраар дамжигдаад байхгүй юу? Газраар дамжигдаад. Тэгэхээр хүмүүсийн дунд бүр айл хэдийн ментали газар эзэмших эрх гэдэг бол ерөөсөө одоо газрын тухай хуульд юу гэж хэлсэн яг тэр концепцээр л ойлгогдоод эхэлж байгаа гэсэн. Гэтэл иргэний эрх зүй талаас за энгийн иргэний бүр болъё. Хуульч нар маань бол тийм ойлголт олж эхэлж байна. Иргэний эрх зүй талаас эзэмшил гэдэг ойлголт чи өөрөө юу гэсэн ойлголт вэ гэвэл эзэмшил хууль ёсны ч үж болно, хууль бус ч үж болно. Хамгийн нэгдүгээр түлхүүр нь тэр шүү дээ. Өнөөдөр би энэ компьютерыг энэ ноутыг авчираа таагийн өмнө тавьчихсан чинь энэ миний ч биш үж магадгүй. Би хууль бусаар олж авсан ноутбук ч үж магадгүй. Гэхдээ өнөөдөр би энийг эзэмшил байж байгаа нь үнэн. Эзэмшлийг факт гэж хардаг. Эзэмшил хууль ёсны болоод ирэхээр эрх гэдэг асуудал руу ордог. Хууль бус эзэмшил маань эзэмшлийг шудраг ба шудраг бус гэж ангилдаг учир шалтгаан нь хууль бус эзэмшил байдаг учраас тэр шүү дээ. Тийм ээ? Хууль бус эзэмшил маань шудраг ба шудраг бус байж болдог. Би хулгайгаар зарцсан ямиг мэдлгүй олж авсан бол миний эзэмшил хууль бус эзэмшлээ би хууль бусаар үүсгэсэн байгаа даа. Тийм үү? Эзэмшлийг хууль бусаар үүсгэсэн. Гэхдээ би шудраг эзэмшигч шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө иргэний эрх зүйн тогтцсон концепт чинь газрын хууль дээр яаж хэрэглэх вэ? Яаж тайлбарлах вэ гэдэг асуудал үүсэж эхэлдэг байхгүй юу? Өнөөдөр бид нар газрын хуультай холбоотой газрын хууль дээр газар эзэмшигчтэй холбоотой маргааны үүсэх болоод эхэлнэ.
Тэгээд суурь асуудлуудаар одоо би ингээд суурь асуудлууд дээрээ л нөгөө хоёр том хууль маань концепцийн зөрчилдүүд эхлэхээр хэрэгжилж байгаа, тайлбарлаж байгаа хүмүүс хамгийн түрүүнд бэрхшээлийн мэдэрч байгаа. Нөгөө ашиглаа явж байгаа хүмүүс яг өнөөдөр одоо тэгэл газраа авал эзэмшлэр авчлаа, би байшингаа барьчлаа, одоо нэг сэтгэл ханаад. Тэр нэг цаад мөн чанарыг нь одоохондоо таниагүй байна. Таниулах цаг хугацаанд хараахан болоогүй байна. 15 жилийн хугацаанд дуусаад газраад иргэн төр буцаагаад авах уугүй юу гэдэг асуудал болоод эхлэхийн алдад хэрвээ анхаас бусдын газар дээр барилга байгууламж байх гэхээр тэр газрыг тэр хүн олоод авсан бол 99 жил айлтгүй. 99 жил амьдардаг хүн авар байж магадгүй. Намайг өгөхөд өгсөн ч гэсэн миний хүүхэд энэ эрхийг өмчлөөд авна, өглөөд авна гэж бодож байгаа учраас тэр хүн айлтгүй. Эзэмших эрхийн асуудал дээр газар эзэмших эрхээр олж авсан 15-аас 60 жилийн хугацаатай олж авсан тэр газар дээр өвлүүлж болох юм уу? Газрын үед хариулсан уу? Эзэмшүүл цаашаага өөр ямар нэгэн байдлаар гүйлгэнд нөгөө итгэхэд маань орох үед энэ эрхийг газраа гүйлгэнд оруулах үед энэ эрх маань ямар байдлаар ойлгогдох вэ гэдэг асуудал бол эцсийн шүүгч нарын болон хуульч нарын л өмнө амар том асуудлын нэг болон үлдчихэд байгаа байхгүй юу? Нөгөө хүнийхээ хувьд яг өнөөдөртөө сэтгэл амар нөгөө маргааш өөхнөөс өнөөдрийн бүчир хаагдаг шиг сууцгааж байгаа юм чинь тэднэр чинь. Тэгэл одоо жинхэнэ асуудал бол ойрын 10-аас хэдэн жилдээ л эхлэх байх та. Тэр яаж тайлбарлах вэ? Ойроос тэгээ ойрын хэдэн жилдээ эхлэх гэдэгтээ за газар эзэмшихийн хугацаа богино. Одоо яг сайн хэлж байгаа тэр үгээр. Тэгэхээр манайхан өөрийнхөө газрыг газар эзэмшихээ бусдад шилжүүлнэ. За одоо газрын тухай хууль нэмэлт өөрчлөлт орохоос өмнө бүр төвөгтэй байлаа шүү дээ. Бэлгэлийн гэрээр юм уу эсвэл ингээд газрын албан дээр очиж шилжүүлждэг. Тэгээ нөгөө газар нь өнд орж байгаа нөгөө нөхөр шүүгүүд тандаад энэ газрыг буцаад өөртөө газар шилжүүлээд авчдаг. Ямар ч тэрэн дээр юм баталгаа байхгүй. Тэгэхээр аюу олон юмыг дагуулсан. Тийм. Одоо тухайлх юм бол одоо за түрүүний яриагаа болон саяын жилийн асуултаа уялдуулаад үргэлжлүүлэхэд хэрвээ газрыг ба шүү дээ иргэний үйл шиг зарчмаа төр гүйлгэнд оруулсан байсан бол өөрөөр юу яагаад тухайн үед иргэний хуулийн зарчмаар хэрэглээгүй юм гэхлээр би ойлгохдоо зөвхөн хитрхийн хүмүүсийг бас дад утсан болчих гэж магадгүй. Гэхдээ яагаад ч юм бүр миний нэг бүр нэг цааталтай таамаг юу гэдэг гэхээр иргэний хуулийг их хурл дээр тавьж ирсэн асуулт байдаг шиг тухайн үед баталж яхад нь иргэний хууль гэдэг чинь иргэний хооронд харилцаа зохицуулт юм шиг юун компани ороод ирсэн гэдээ асууж ирсэн гинлээ гэдэг түүх байдаг шүү дээ. Яг тэр шиг магадгүй нүдээр харсан байхыг үүсэхгүй. Нэг төрөөс олгож байгаа газрыг хүнд олгож байгаа асуудал дээр иргэний хуулийн нөгөө хэм маяг хэрэглэгдэх ёсгүй гэж ойлгосон байж магадгүй. Гэтэл нөгөө түүний ярьсантэй төр өмчлөгч ирэх нөгөө bundle right-а ярих юм бол Бацэрхийн яг хувийн өмчлөгч шиг тийм эрхтэй итгэв. Тэгэхээр тэр этгээд иргэнтэй харилцаанд орохдоо иргэний хуулийн загвараар газрыг өгөхөд ерөөсө болохгүй зүйл байхгүй байхгүй юу? Ерөөсө болохгүй зүйл байхгүй. Төрийн өмчийн концепцийг засах хэрэгтэй. Би энэ хоёрч явж уялдана гэж хэлээдсэн шүү дээ. Яг энэ цэг дээр ирээд уялддаг байхгүй юу? Наад чи ингээ өгчөд болох байсан. Харин sovereignty эрхийг хизээ хэрэгжүүлж болох уу гэхээр ёстой одоо тэр газар чинь тусгай хэрэгцээ үнэхээр нийтийн хэрэгцээ нийтэд хэрэгтэй болчихж байгаа бол тэр эрхээ хэрэглэж болно. Тэрэн дээр одоо дарах эрх нь яригдаж болох юм байна. Бусад тохиолдолд тэр яг л хувийн өмчлөгчтэй адилхан өмчлөгч байхгүй юу? Тэгээд газраа гүйлгэнд оруулахдаа одоо ашиглах эрх гэдэг юмыг сонгоод гүйлгэнд оруулж байгаа. Өнөөдөр ашиглах эрхийг барьцаалаад ороод ирсэн маргаан зөндөө байдаг. Гэтэл ашиглах эрх өөрөө барьцааны зүйл мөн үгүй. Иргэний хууль бол бусдын газар дээр барилга байгууламж ярих эрх барьцааны зүйл мөн гэд айгүй гой тодорхойлсон. Тэгээ үйл хөдлөх эдгэрэнтэй холбоотой эрхийг барьцаалсан бол яах вэ гэдэг асуудал яриад ихээр бид нар тэрийг жишээ нь ойлгох байхгүй юу? Үйл хөдлөх холбоотой эрхийг үйл хөдлөх эдгэрэнтэй холбоотой эрхийн барьцаа, үйл хөдлөх эдгэрэнгийн барьцаа гэдэг хоёр ойлголт яриад байна шүү дээ. Эрхийн үйл хөдлөх эдгэрэнгийн барьцаа гэхээр өмчлөлтөө байгаа зүйлийг барьцаалах асуудал ярьчихж байгаа. Үйл хөдлөлтөөр болохоор эрхийн барьцаа гэхээр бусдын газар дээр барилга байгууламж барих эрх барьцаалах тухай асуудал ярьж байна. Магадгүй usufruct-ийг барьцаалах тухай асуудал яригдэж байна. Тэгээд гэтэл ашиглах эрх гэдэг нэг төрлийн нөгөө нэг баг зэрэг дотор байдаг нэг савхыг барьцаал эрхээр газрыг гүйлгэнд оруулах нөгөө эрхийг чинь барьцаалах гэдэг шүү дээ хүн өөрхийн амтаа. Барьцааж болох уугүй юу гэдгийг хаана ч хийгээгүй. Газрын тухай хууль дээр гэхдээ барьцааж болно гэж хэлээгүй байдгийг. Барьцааж болно гэж эзэмших эрхийг бол болно гэж хэлсэн байдгийг. Ашиглах эрхийг болно ч гэж хэлээгүй, болохгүй ч гэж хэлээгүй байдгийг.
Тэгэхээр хуулийн тайлбар бол одоо шүүгчид үлдэж байгааз. За тэгэхээр хууль хэрэгжилж байгаа хуульчид үлдэж байгааз. Тэгэхээр хууль нөгөө ашиглах эрхийг одоо барьцаалж болох уу гэдэг асуудал ярихад миний өмнө өгсөн мэдээллүүдийн хүрээнд дүгнээд үзэх юм бол ашиглах эрх барьцаалагдаж болох нь уу? Би бол одоо тэрэн дээр яг мэдээж би хэрэгээ шидэхдээ дүгнэлтээ өгөөл явдаг. Энэ бол яг миний өмнө өгсөн дүгнэлтүүд дээр суурлаа батгаар хуульчид бол дүгнэлт гарч ирж л байгаа байна. Тий. Би тэрэн дээрээ суурлж байгаа л өөрөө бас дүгнээл явдаг. Ашиглах эрх барьцаалагдах зүйл мөн үү? Үйлдвэрлэлийн төрөлтэй холбоотой эрх гэдэг томьёолол батлаг нь дааж авах уу буюу гэж бодоо. Үнэн чанартаа бол тухайн үед ашиглах эрх бол гэрээний эрхийг хэлсэн. Эзэмших бол үйлдвэрлэлийн төрөлтэй холбоотой эрхээр гүйлгэнд оруулахаар гэдэг ойлголтоор л тэр тухайн үедээ бодож байгаад хуулийн төстэй боловсруулж газрын хуулийг тийм хэв маягаар хийсэн байсан бол өнөөдөр энэ хууль маань энэ хоёр хууль маань хоорондоо айгүй гоё эв цагтай хэрэг нийцээд гарч ирсэн маргааныг нь иргэний хуулийн концепцаараа бодож агаад шүүгч тайлбарлаад хэрэглэхэд их гоё нийттэй байх байсан. Тэгээ өнөөдөр одоо яг одоо жишээ нь түрүүчийн чиний асуултанд буцаад очие. Тийм шүүхтэй маргаанууд ирдэг. Маргаанууд ирэхлээр тэр маргаануудыг би иргэний эрх хуулийн иргэний эрх зүйн шүүгч, иргэний хэргийн шүүгч, тэгээ иргэний хууль тогтоомжийнхаа хүрээ энэ хүртэл олж авсан мэдлэгээрээ тайлбарлаж хэрэглэх гэхээр хүндрэл бэрхшээлүүд маш их үүсээд байгааг бол гэдэг хэлээ. За тэгээд дараагийн нэг асуулт нь юу гэхээр бас өмнөх ярианд бас гарч ирсэн өмчийн эрх зүй болоод үүргийн эрх зүй хоорондын уялдаа холбоо ер нь ямар хуу түвшинд байгаа вэ? Одоо манайд их удаа яригддаг одоо хийсвэрлэлийн зарчим байгаа юу байхгүй ч юм шиг тийм ээ. Заримдаа тэгж ойлгоход байдаг. Тэгэхээр энэ талаар одоо таны бодол одоо сүүлийн шүүхийн практикийг энэ ямар хуу түвшинд байна? Та саналаа. Нөгөө ер нь бол яг юм явж байгаа. За ингээд үүргийн эрх зүй, өмчийн эрх зүй хоёр одоо бүр амар гоё тулгуур хоёр байгаа маань шүү дээ. Тийм ээ. За энэ хоёр тулгуур байгаа маань хоорондоо юу үүргийн эрх зүй бол харьцангуй динамик шинжтэй. Өмчийн эрх зүй бол харьцангуй стабил буюу юм тогтвортой байх юм юу гэж үздэг. Тэр чиглэлээр нөгөө хүний ер нь бол та санаж байгаа үндсэн хуулийн хүний эрхүүд дотор ч гэсэн зохицуулахдаа бид нар учиргүй гэрээний эрхийг тэр дотор үндсэн эрх болгоод уучлаад идэггүй. Гэхдээ өмчийн эрхийн асуудлыг хөлжилдэг. Өнөөдөр яагаад гэсэн гэхлээр нөгөө ерөөсөө бид нар либерал үзэл баримтлалыг одоо итгэл үнэмшлийг бид нар өмнөө тавиад үндсэн хуулиар батлаад цаашдаа энэ чиглэлээр ч гэсэн хууль тогтоомжуудаа ингээд энэ үнэт зүйлийг хадгалаад боловсруулж байгаа тохиолдолд либерал одоо либерализмын хүрээнд яригддаг хоёр гол асуудал бол хувийн эрх чөлөө өмчийн эрхийн асуудал байхгүй юу? Тийм үү? Тэр жагуулахаар өмчийн эрх гэдэг бол үндсэн хуулийн хэмжээнд хамгаалагдаад дараа нь ядгүй суурь хуулиудаараа тогтвортой хамгаалагдах хэрэгтэй зүйл гэж үздэг. Тогтвортой. Тэгэхээр өмчийн эрх зүй, үүргийн эрх зүй хоёрын хооронд бол шинж байдлын хувьд нэг нь харьцангуй тогтвортой хэмжээгээр хамгаалагдах нөгөө тийм ч учраас өмчийн эрх зүйдэр numerous clause зарчим гэдэг нэг иргэнлэг эрх зүй ярьдаг байхгүй юу? Яг л Англи Саксоны эрх зүй системтэй орнуудад ч гэсэн судлаачид нэг бичсэн байт юм билээ. Бид нар манай өмчийн эрх зүйд numerous clause зарчим бий үгүй юу энэ гэд ярьдаг юм билээ. Numerous clause зарчим барьдаг орнуудын хувьд бол бас юу? Иргэнлэг эрх зүй орнууд бүгдээрээ хав хатуу барьдаг гэвэл бас яг тийм биш. Иргэнлэг эрх зүйн системтэй орнууд дотроо бид нар чинь одоо тэр Европын орнуудыг ерөнхийдөө бас хуваадаг шүү дээ. Нордик системтэй орнууд, Германы системтэй орнууд, Францын системтэй орнууд гэдэг тийм хуваадаг. Эдгээр чинь дотроо бас тэр numerous clause-ын зарчмаараа хоорондоо ялгагддаг. Зарим орнууд нь хатуу numerous clause. Гэхдээ сүүлийн үед ер нь ер нь бол хатуу байх өөрөө буруу. Уян хатан байх хэрэгтэй. Тэ? Тэгэхээр ямарваа нэг юм хав хатуу барьчаад хязгаарч хөдлөхгүй гэдэг бол бас биш байхгүй юу? Тэгэхээр numerous clause зарчмын саяхан хоёр элементийг хэрэглэх түрүүний дурдсан хоёр элементийг хэрэглэхдээ орнууд бол бүгдээрээ л уян хатан байдгийн байлээ. Бас шинэ өмчийн эрхийн төрлийг хуулиараа нэмээд оруулж ирэхдээ нэг хатуурхаа суугаад байдгүй одоо юу гэдэг те зарим төрлийн өмчийн эрхийн гэрээг байгуулахдаа бас жоохон чөлөөтэй байдлыг хангалтаж үзэх энэ тал байдгийм байлээ.
Яг энэ агуулгаараа өмчийн эрх зүй бол тогтвортой байх шинжтэй ч гэсэн бас үүргийн эрх зүйн шиг бас уян хатан байдал бол байна. Гэхдээ гэрээ шиг бол энэ бүр ингээд маш их тийм савлгаатай байж болохгүй. Тэгээд өнөөдөр би харахад бол манад бол би нэ яриа эхлэх юм хэлжсэн үүргийн эрх зүйн хөгжил бол айгүй тийм хурдан явагдаж байгаа. Гэрээний эрх зүйн талаар хүмүүс маань их ойлголттой байгаа, их судалж байгаа. Гэрээний янз бүрийн төрлөөр их бичиж байгаа. Одоо өнөөдөр манай мөс сүлийн одоо 2 жилд арилжааны эрх зүй гэж сүлдээ нэрээ тогтчих шиг байна. Худалдааны эрх зүй гэдэг ойлголтоо тийм энэ ойлголтын хөгжлийн чухлыг бол их авч үзээд ачаал бүгдэлтэй гэж авч үзээд энэ чиглэлээр энэ үүргийн эрх зүй хөгжих хэрэгтэй байхгүй юу? Тэр газар нийжлэхэн байж болно хамаагүй. Гэхдээ тэр газараасаа илүү тэр юмн дээр та ямар эрхтэй байна вэ гэдэг чинь тэр юмны үнийг тодорхойлдог зүйл. Тэр үнээс шалтгаалаад татвар янз бүр байх хэрэгтэй байдаг. Бүрийг тэгж ярих юм бол цаашаа тэгээд яг гэхээр үүргийн эрх зүй гэдэг бол энэ эрхүүдийн солилцоо байхгүй. Энэ эрхүүдийн солилцоо. Тэгэхээр үүргийн эрх зүйгээ энэ солилцоогоо түргэн шуурхай байлгах, энэ солилцоо шудраг байх энтергээл ингээл юмнуудаа хөгжүүлээд иж болж байна. Тэгвэл бид нар өмчийн эрх зүйг орхиж болохгүй яа. Тэгвэл нөгөө тэр солилцож байгаа юмны чинь хамгаалж яадаг эрх зүй бол өмчийн эрх зүй байхгүй. Тийм учраас энэ эдемцийн эрх зүй гэдэг юмыг бол хамтдан хөгжүүлэх ёстой. За тэгвэл онол бол барилгын байгуулалтын юм бол газрын тухай хуулиа өөрчилж байгаа. За шинжилсэн найруулга хийж байгаа. Энэ газрын тухай хууль дээр ер нь анхнаасаа энэ үзэл баримтлалын иргэний хуультай нийцүүлэх үзэл баримтлалын асуудлаар бол би нэлээдгүй холбоотой ажилласан өнгөрсөн жилд бол гэхдээ яг үнийг хэлэхэд одоогийн байдлаар бол би одоо сая энэ ажлын ачаалал болон бусад судалгаа шинжилгээний ажлынхаа одоо тулгамдсан байдлаас болоод яг харахгүй энэгээ бол бас ингээд нарийн орж чадахгүй л байгаа болчиход байна л да газрын хувьд. Гэхдээ юм явагдаж байгаа газрын хувьд. Төрийн өмчийн эрх зүйн асуудал энийг бол сүүлийн үед харж байхад нэлээдгүй судлаачид бас нөгөө улс төрчид бас ярих гэдэг харагдаад байна. Тэр бас муу юм биш, сайндаа л сонгуулийн шоу биш байгаасаа мөн чанарыг ойлгож яриасаа хууль зүйн яам дээр бол яг үнийг хэлэхэд Германы Гизийн санхүүжилттэйгээр төрийн өмчийн тухай хууль төрийн өмчт компани засаглалын тухай хууль гэсэн хоёр том хуулийн төслийг боловсруулж оруулахад бол миний бие бол нэлээдгүй бас гар бие ярилцаж оролцсон байгаа. Тэр төсөл бол хууль зүйн яам дээр байж байгаа. Зүгээр цаашаа явж байгаа мó явахгүй байгаа мó ямар шатантай явдаг юм бол мэдэхгүй байна. Энэ чи зүйл дээр бас ярихад энэ бус тооцооны хаж байгаа бүртгэлийн асуудал нэлээ чухал байгаад байдаг. Яг түрүүн тэр хэлчихсэн. Яг үнэ. Яг энэс чи улбалаа л одоо нөгөө дараагийн юм гарч ирдэг байхгүй юу? Тийм түрүүн би ингээд татвар руу хальт орсон шүү дээ. Үнэлгээ ярьж агаад үнэлгээний дараа татвар энэ чи ингээд уялдаа явдаг байхгүй юу? Өмчийн татвар ирж. Англи хэлний эрх зүй, иргэний системтэй орны өмчийн эрх зүй хоёрын гол ялгаа нь нэгдүгээр одоо харагдах байдлын нэг ялгаа нь иргэний системтэй орнууд бол нөгөө юу гэдэг. Өмчийн эрхийн юуны төрлүүд хомсдох байхгүй. Нөгөө анхнаасаа нөгөө numerous clause зарчмыг ингээд нөгөө дэмжиж энэ их чухал зарчим, нэг үнэтэй зарчимгээ явуулчихсан учраас тэрийг нөгөө өмчийн эрхийг нэмэх нэг тийм хандлага тэнд угаасаа байгаагүй бил. Тийм учраас нэг гарын 5 хурундаа л та нар usufruct-ийг болон бусдын газар дээр барилга байгууламж барих эрхүүдийг ингээд нөгөө бүр эртний хэлбэрүүдээ судлаад үзвэл хамгийн эрт байсан хэлбэрүүд гэдэг байхгүй юм чи. Анхнаасаа бүр ингээд ромын эрх зүйгээс шахуу бодолч хүнд ингээд байсан шахуу тийм эрхүүдийн нүүр царай өнөөдөр хүртэл ингээд их хувираагүй бидний урдаас энийг хэлж байна. Харин англи хэлний эрх зүй, нийтлэг орны эрх зүйс бол энэ өмчийн эрхийг жоохон сул тавигдах юм байна. Одоо өөрөөр хэлбэл бас тэгтээ гэрээний юу шиг биш. Нэрлэгдээгүй гэрээний чөлөөт байдлын зарчим шиг хэд сул бол биш. Тэгтээ харьцангуй олон төрлүүд. Та нар нэг санаж байгаа одоо нороо бол харж байсан. Fee simple, fee tail гэдэг ингээд нөгөө эрхүүд нь явдаг шүү дээ. Англи хэлний эрх зүйн системийн өмчлөх эрхтэй адилтгадаг эрхүүд нь fee simple эрх гээл. Тэгээ fee tail цаашаага бүр ингээд маш сонирхолтой эрхүүд байдаг шүү дээ. Тэдний өмчийн эрхийн төрлүүд нь. Дотроо тэр чинь өвчнөө амьлагдана. Миний энэ судалгааны ажил дээр байгаа бах зураг нь маш олон ангилагддаг. Их гоё сонирхолтой бүр нарийн харах юм бол бүр ийм гоё юм байд юм уу юм сонин эрхүүд байдаг. Тэр нөгөө юунаас шалтгаалаад.
Тэгээд тэгээ асуулт маань бүртгэл байсан шүү дээ. Тэгэнгүүт яа гэвэл нөгөө өмчийн эрхий чинь нэг ач холбогдны өглөө түрүүн би нэг гэрээний эрхтэй харьцуулбал харьцангуй хүчтэй хамгаалагддаг гэж хэлсэн шүү дээ. Хүчтэй хамгаалагдахын тулд төрийн бий болгож өгөх ёстой механизм юу гэвэл бүртгэл үү. Гуравдагчд гэдэг тэр эрхийг нээлттэй харуулж явах ёстой. Энэ хүн ийм эрхээр алаад авсан юм байна. Энэ газрыг Эрхэнбаяр бусдын газар дээр барилга байгууламж барих эрхээр авсан 99 жилээр авсан эрх юм байна гэдг нь нийтэд нээлттэй байх ёстой. Нээлттэй байх ёстой. Одоо энэ оюун дээр өмчлөх эрх нээлттэй байдаг ш. Өмчлөх эрхийг яагаад улсын бүртгэл бүртгүүлээд байгаа? Үл хөдлөлтийн өмчлөх эрхийг тэр чинь хамгаалуулах гэдэг шүү дээ. Тэгээ гуравдагчд тэр өмчлөгчийг хамгаалахын зэрэгцээ гуравдагчд гэдэг ч гэсэн хамгаалж байгаа байхгүй юу? Нөгөө худлаа яриад буруу их аваад худалдаад авчих вэ. Дараа нь тэрэндээ юу яачих вэ, тийм ээ? Өөрөө маш их хэмжээний хохирол амсчих. Тэгвэл өмчийн эрхүүдийн төрлүүдээр үнцэн бүхий үл хөдлөх төрөнгүүд гүйлгээнд ороод дараа нь бүртгэлээр хамгаалагдаж явах учиртай байдаг. Утга учиртай багц зэрхүүдээр гүйлгээнд ороод зөв үнэлэгдэж явах хэрэгтэй байдаг. Зөв үнэлгээнд дээр суурлаад татврын зөв механизм бий болоод төр өөрөө татвараа авч явах хэрэгтэй байдаг. Саяхан өнгөрсөн онд үсттэй өнгөрсөн оны урд онд нөгөө татврын газрын эзэмших хэрэг ашиглах хэрэгтэй нэг жоохон татвар тооцдог болоод нэг өөрчлөлтүүд орсон шүү дээ. Зайлшгүй саяхнаас л тэрийг тэгээ одоо тэрийг тэр чинь бас тэнтэй шүү дээ. Харин тэр чинь угаасаа өөр хамт эзэмших хэрэг гэдэг энэ чинь эрх юм байна гэд одоо ойлгоод байна. Энэ чинь үнцэнтэй юм байна гэж ойлгоод тэгээд төр ийм үнцэнтэй юмыг чамд өгсөн байгаа юм чинь тэрнээсээ татвар авах хэрэгтэй байна гэж мэдээд байгаа байхгүй юу? Бусдын газар барилга байгууламжаар барих эрхээр татвар өгсөн бол татвар өндөр байх ёстой үстэй. Яг тэгвэл тэр өөрөө аюул хүчтэй хамгаалалтын эрхийг чамд өгсөн учраас тэгээ тэрийгээ би бүртгэлээр болон бусд механизмаар хамгаалж өгж байгаа учраас түүний татвар бол өмчлөгийн татвар шиг бараг өндөр байх ёстой байх юм байна. Тэгээ одоо ингээд гэх мэтчлэн эн чинь бүгдээр энэ иргэний хуулийн энэ нэг хоёр систем чинь зүгээр л нэг цаасан дээр байж байгаа юм биш. Цаанаасаа бидний амьдралыг ингээд гоё урсгалаараа гоё зохицуулж явах юм учир шалтгаантай зүйл байсан байхгүй юу? Тэгээ эн чинь иргэний эрх зүйн гоо сайхан гэж байна шүү дээ. Гоё нэгэлж шүү дээ. За хэдүүлээ яг энэ сэдвтэй холбоотой ярилцлага энэ хүрээд өндөрлөе. Тэгэхээр бид нар энэ бүртгэлтэй холбоотой тэгээ барьцаа гэдэг нэг энэ сэдвтэй холбоотой аюул олон ярих сэдвүүд байна. Тэгэхээр нэг удаагийн дугаар хүрэхгүй учраас энэ олон сэдвийг ярихад хүрэхгүй учраас бас иргэний эрх зүйн чиглэлээр тантай ингээд өмчийн эрх зүй сэдвээр ярилцахад бас их сонирхолтой байлаа. Би яг сонирхолтой байна гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо ингээд манай захимсаанд орсон бүтээлүүдийг харахаар үгүй ер нь нийтлэхээр харахад манайд энэ хувийн эрх зүй тэр дундаа иргэний эрх зүйн чиглэлээр судалгаа хийдэг. Яг дараагийн судалгаа хийдэг судлаач нар нөгөө нийтийн эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй, нөгөө процесс эднэрийг бодоход харьцангуй бага үүд юм билээ. Тэр чиглэлийн бүтээлүүд ч олж уншдаг нь бусдад харьцуулахад харьцангуй бага үүд юм билээ. За тэгээд бид нэр зочдоосоо нэг уламжлалт 3 асуулт асуудаг юм а. Энэ бол мэргэжлийн биш. Зүгээр юм сонирхолтой асуулт. За эхний асуулт нь та хуульчийнхаа ажлын стрессийг яаж тайлж байна? Таны энэ стрессийг тайлдаг хобби юу? Хүүхэд ном хоёр шүү дээ. Хүүхэд ном хоёр уу? Тийм шүү дээ. Ерөөсөл би нэг ном уншихад аягүй сонио уншдаг. Бараг 7-8 ном зэрэг их үлчдэг байхгүй юу? Энэ ажил дээр 3 ном гэрт ингээд одоо 0-ийн болгонд надад ингээ хүүхдүүдийн маань хэрэглэхээр болцсон нөгөө нэг юм нөгөө юу doll house гэж ярьдаг штэ байшингууд тэгээ би 50 болгоо хэлчихдэг. Тэгээ ингээд ерөөсөө ингээд эхлүүлсэн номнуудаа тэгэл ингээд өглөө хүүхэд баг байсан бол хайцсангүй одоо томорж ин баг үед бол ёстой яг үнийг хэлэхэд нөө privacy channel ороод л ороод байгаа юм чинь. Тэнд л авахаар ном уншдаг. Ороо унтахынхаа өмнө нэг хальт уншдаг. Яг тэр хоёроор стрессээ тайландаа номоор тэгээд аль болох би хагас бүтэн сайн дээр ажил дээр ирэхгүй хичээдэг. Яагаад гэвэл нөгөө хүүхдүүдтэйгээ хамт байх хэрэгтэй. Тэгээд ажлаас гарлаа стрессийг мартаад ажлынхаа стрессийг мартаа хүүхдүүд дээр ороход аяндаа хүүхэд жоохон үед бол хүссэн үсээгүй бүгдийг мартна. Тэгэл одоо тийм л хоёр арга барилаар л явдгийг шүү дээ. За хоёр дахь асуулт нь таны хариултаа үйлдэл юм байна. Хоёр дахь асуулт нь таны хамгийн унших дуртай ном эсвэл сүүлд уншиж байгаа ном босоо сонсож байгаа сонсогч нарт бас энэ номыг уншвал зүгээр шүү гэж санал болгох ном хэлвэл таа. Нөгөө юу байгаа?
Тэр нэг Израиль хүн билээ нэрийг би зөв дуудаж ийн үгүй мэдгүй юу наваа хараарэ гэдэг. Нэг хэсэг тэр Homo sapiens айгуух юу болсон шүү дээ. Би тэр нэг юунаас ирэх замдаа би нэг юунаас авсан нэг зүтгээс авч ирсэн. 21-р зууны 21 хичээл гэдэг. За. Яста үнэхээр уншуштай ном. Дайлангууд ерөөсөө уйлж хэлдэг бүгдэд их уншуштай ном. 21-р зуун тэр хүн өөрөө их тийм задгаа сэтгэдэг хүн байлээ шүү дээ. Юм уншихад болоод гэхдээ ганцхан хүний өнцгөлдөө мэдээж. Тэгэхдээ тэр биднээс хайгуу их юм уншсан, хайгуу их юм судалсан учраас тэр хүний өнцөг бас аюул тийм гоо сонирхолтой байж чадж байгаа гэж харна. Тэгээд нэг ирээдүйн хүүхдийнхээ мэргэжлийг сонгох гэж байгаа. Харцангуй одоо дахиад нэг 30-40 жил амьдрах байлгүй дээ. Тэр хэсэг хугацаанд ингээд нөгөө болох өөрчлөлтүүдийн талаар тэр хүний таамаглал, тэр хүний хүүхдийг би одоо чинь өөртөө хамгийн түрүүнд тэр номыг эхэлж уншихтаа л авч авсан юм. Хүүхдийн мэргэжлийг сонгоход би яаж туслах хэрэгтэй болоо гэдэг маань тэндээс айгүй гоё харагдсан. Түүний зэрэгцээ би цаашаа хуульчийнхаа хувьд, шүүгчийн хувьд юуг би анхаарч өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй юм бэ гэдэг маань тэндээс бас чиг хандлага маань би заавал тэр хүний үзэл баримтлал байх албагүй. Гэхдээ нэрээ ийм яригдах гэж байгаа юм биш үү? Өнгөрсөн хугацаанд тэр их гоё ном байл. Тэрийг уншаарай тандаа маань. Хамгийн сүүлийн асуулт их өчтөр асуултыг. Таныхаар хөөл гэж юу вэ? Товчхон хариулвал. Заавал багах хэрэгтэй. Үлгэж хэлнэ дээ. За. Энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ удаагийн дугаар надад хамт хөтлийн явуулсан Мөсөө үзүүл сургуулийн багш Аруу Самбуудаа за мөн бидний зочноор орох урилгыг хүлээж авсан Баярмаа судлаачтай сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа. Дээрээс нь бас нэг зүйлийг тодруулж хэлэхэд энэ Баярмаа судлаачтай би судлаач гэдгийг онцолж байна. Ярилцж байгаа энэ сэдв бол зөвхөн энэ хүний судлаачийн хувьд хийж байгаа одоо докторийн зэрэг хамгаалах гэж хийж байгаа энэ сэдвийнхаа хүрээнд ярилцж байгаа ийм одоо судалгааны ярилцлага гэдэг та бүхэн бас зөвөөр ойлгоорой гэдэг хэлсэн. За баярлалаа. За баярлалаа. За.